хотын хөгжил. Тэгээ танилцуулган дээр нь бол сая бас гарч ирсэн дэд төвүүд одоо байгуулнаа төсөөллөөр. Тэгээ Улаанбаатар хотыг одоо нэг 6-5 дэд төвд хуваагаад за энэ дэд төвүүдийг бол 70% орчмын Улаанбаатар хотод төвлөрсөн дулаан ханганаа. 30% нь одоо эсэгжилсэн инженерийн хангамжаар ханганаа гэж хэлсэн бэл. Тэгээ энэ дээр яг одоо 2040 он гихт чинь Улаанбаатар хотын нэг өдрийн одоо цахилгааны хэрэглээ хичнээн мегаватт болох юм. Өнөөдөр Улаанбаатар хот яг өнөөдрийн байдлаар нэг өдөр хичнээн цахилгаан мегаватт хэрэглээд байгаа юм. Энэ төсөөллийг энэ боловсруулсан уу? Энэ цахилгааны дэд үтцийн их үүсвэр хангамжийг хангаж чадаагүй учраас бол 2020 он хүртэлх Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө 2030 он хүртэлх одоо хөгжлийн чиг хандлага бол 29%-тай эргэжиж байгаа гэж би бол харж байгаа. Тэгэхээр энэ одоо 2040 он хүртэлх хөгжлийн концепт төсөөлөл дээр энэ эрчим хүчний их үүсвэрүүдийг яаж шийдэж байгаа вэ? Яаж шийдэх вэ? Хот бодлогоороо энэ ерөнхий төлөвлөгөө батллаа. За нөгөө засгийн газрын одоо хэмжээний асуудал гэх бах. Энэ Улаанбаатар хотыг их үүсвэр яг 2040 он гэхэд хичнээн одоо мегаватт хүрэхийн 2.6 сая хүн чинь эрчим хүчний хэрэглээ дэд үтцийн хэрэглээ хэд байх юм бэ? Энэ дээр одоо нэг боловсруулсан мэрэгжлийн баг зөвлөх компаниуд бас хэлж өгөөч гэж хүсье.